Сайн бацхан уу? Шинэ нэрний шинэ хүн зөрчлөөрөөгөө тэмүүлцгээе. Подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр ган бадагш битээр игэл жирийн байдал, игэл жирийн байхын хүчний тухай тий ярилцгаар сууж байна. За манай ган багш маань ер нь игэл жирээнийг одоо юу гэж ойлгодог вэ? Игэл энгийн байдал гэдэг ер нь юу гэж дүгнэдэг вэ? За миний хувьд бол игэл энгийн байхыг бол одоо нөгөө хүүхэд байхад өвөөгөө хараал тий. Нэг л энгийн тэгээд бүгдийг ингээ нэг дотроо ингээд мэддэг тий ингээд байж идэг. Тэрүүгээр их ингээд төсөөлж боддог л доо. Тэгээ энэч бараг л сүулт яг зүв болж таарад байна л да. Гэхдээ энэ зүгээр игэл энгийн байх гэдэг нь байгаад өрх байдал зан чанартай бол тийм ч холбоотой бас биш юм шиг байна. Тэр игэл энгийн тэр нэг юмны цаана нэг хүч байгаад байна. Тэр хүч нь одоо юунаас үүсдэг вэ гэхлээр хэрэггүй зүйлс эрчим энергийг зарцуулахгүй нэг тийм байгаад тах шиг байна. За одоо бид нар бол одоо ингээд тий одоо энэ сургалтаа ингээд явуулж лээ л да. Сүүдэртэйгээ тий хүн ажиллаа гэл зан чанаруудтайгаа ажиллаа гэл тий. Энэ зан чанарууд маань хүний эрчим энергийг бараад байгаа юм байна таахгүй. Тэгээд яг энэ нэг зан чанаруудын сүүдрүүдтэйгээ ажиллаад тэр нэг бүгдийг нэг ингээд ойлгоод мэддэг те. Ийм үед яг тэр нэг игэл энгийн байдалтай хүрээд ирэх юм бол тэр нэг хүч гэдэг юм цаанаас угаасаа ингээд бий болт юм шиг санагдаад байгаа байхгүй. Хүч ардахгүйгээр урсан гардаг. Тий. Ямар ч хүч ардахгүйгээр зүгээр ингээл байгаа байдлаас нь зүгээр бүх юм дээр нь хүч гарч идэг. Зүгээр ингээл дотроос нь одоо бэлгэлж идэг те. Тэгээ нөгөө сүлдээ ерөөсөө нөгөө бүх юмыг мэддэг хүн чинь ерөөсөө үг хэлэх үгүй болдог. Гэл одоо тий бурхан багшийн нэг дөрөв идэг шүү дээ. Гэл хэлэхүү болчдөг. Тэгсэн мөртлөөл ингээ бүр цаанаас наагах хүч ингээд буцлаад ундраад байгаа нь зүгээр хажууд нь байгаа хүн л ингээл тий одоо нэрдэмтэй номтой одоо энэ иймэрхүү төвшөнд хүрсэн хүмүүсийн хажууд байхад л цаанаас энергийн давтамжин тэр бүр бүнд амар их нөлөөлж идэг. Тий. Тэгэхээр тэр игэл энгийн байх гэдэг чинь өөрөө игэл энгийн агуу зүйл юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо ингээд хүний нэг зам байдаг штэ. Нэг юм бусдын дундаас тодорч гарч ирэх хүсэлтэй. Одоо ингээд нэг олуулаа нэг залуучууд 1 4 5 6 7 найзууд ингээд зогсчихлоо. Тэр дундаас ингээд нэг юм ярихгүй ч юм уу ингээд байж байгаа нэг игэл энгийн нэрээ ингээд байж байгаа хүн тэр найзууд дундаас нэг тодорч гарч ирэхгүй байгаа мэдрэмжтэй тий. Одоо манлайлал бүх одоо энэ амьдралынхаа манлайлал дээд оргилд нь байх юм бол байна гэдэг нь бол бүгдийг ингээд аясаараа удирдаад манлайлаад тий юм болгоно одоо дуутай шуутай одоо тий энергиэрээ нэг юм ялгардаг хүмүүс байдаг штеп. Тийм байхыг ингээд цаанаасаа зориод хүсээд тэмүүлээд байдаг юм шиг. Гэтэл одоо надад зүгээр миний ойлгож байгаагаар тэнд ингээд аюу нөгөө ингээд дуутай шуутай хүн болгоныг инээлгэж ханиалгасан гэл аюу юм байгаа хүмүүсээ бас их дуртай хайртай тий. Гэхдээ бас ингээд цаанаа яг нөгөө ноён нуруу гэдэг юм хадгалаад тий ингээд нэг байж идэг хүмүүс аюу их тийм амар тайван байдал аюу хамгаалалт энэ хүн хизээч миний итгэлийг алдахгүй гэдэг асар их тийм том хүндлэл хайр тийм зүйлийг мэдэрчдэг. Тэгэхээр энэний цаана тэр хүн зүгээр л бүх зүйлийг ингээд нэг гол дүр тоглох гэж оролдохгүй ч гэсэн тэнд ингээд яг л өөрийнхөө энгийн зүгээр байгаагаа оршоод ингээд байж хахад зүгээр л оршоод байж хахад тэр хүний тэр хүч хүмүүст нэг алсуураа мэдрэгдэж байгаа байхгүй. Зүгээр л тэр хүнийг хараад маш их итгэл төрдөг. Одоо нөгөө монголчуудын нэг төсөөлөлт нэг байдаг сайхан аавын дүр зураг
байна тий. Сайхан цайгаа Сайхан уугаад. ноён нураатай тий. Тийг ингээ Монгол гэртээ сайхан ингээл налаагаа сууж идэл тэнд байгаа гэр бүл дотор байгаа бүх хүмүүс ямар ч айцгүй. Тэр аавын нөмөр нөлөг дотор тэр хүмүүс бүгд хамгаалагдсан мэдрэмжтэй. Амьдрал бүх зүйл нь ямар ч айцгүй. Яг тэр одоо аав нь байж хахад болно доо гэдэг нэг юм гой нөмөр нөлөгийг мэдрээд тэр дунд ингээд маш их тийм хайр буцаагаад зөрүүлээд хүндлэл тийм юм ингээ ороод ирдэг. Тэрийг нь бол ерөөсөө нэг юм хүчлэл ямар нэгэн одоо хүчээр хийх гэж оролдохгүй цаанаасаа одоо авах гэж оролддоггүй нэр хүнд тэр цаана агуулгадчихдаг тий. Одоо жишээ нь түрүүн би нөгөө өвөгийн жишээ авсан шүү дээ. За өвөө ч юм уу одоо ингээд тэрваа ингээл байж хат гэл хүмүүс ер нь хөвчлэн л гэж ярьдаг шүү дээ. Эсвэл аав мөн өвөө нь ингээд ямар нэг юм дээр одоо өвчин зовлон баяр бүх юм дээр ярьдаг шүү дээ. Ингээд орж ирээд ингээд суудсан байх нь бүр нэг цаанаа нэг юм нэг түшигтэй гэл ингээл гэр дүүрнэ гэл байдаг. Тэгэхээр тэр хүний тэр нэг зүгээр нэг даруй төлөв байдал тэр настай да ерөөсөө биш байгаа байхгүй. Тэр нэг ингээд бүр цаанаа нэг хүч энерги байгаа байхгүй. Тий. Тэр бол аюу гайхалтай тий. Одоо тэгээ та ингээл өвөөгөө дурсаал ярьж байна. Тань шиг ингээд яг тэр өвөөгийн эрчимийн нэрийг тэр бүх нөгөө халуун дулаан амар амгалан байдлыг мэдрүүлж байгаа тэр гоё энергийг хажууд нь байсан танаас бус бүх хүмүүст ингээл ярьж байгаа. Их сайхан хүн байсан шүү гэдэг. Одоо хүртэл ингээд хэдэн зуун жилээрээ дамжигтаад дурсагдаад явж байгаа хүмүүс зөндөө байдаг шин. Тэр хүмүүс яаж ярьдаг вэхлээр те. Стоныг сайхан хүн байсан шүү. Тийм гоё ноён нуруутай ийм хүн байсан шүү. Тэр хүч чинь одоо хүртэл ингээд хүний зүрх сэтгэл гэдэгт ингээд ерөөсөө бүр бат ингээд хоногшоод бүр зүрх сэтгэл рүү ингээд хадаад үлддэг тийм том хүч байгаа байхгүй. Энэ яг юуг ойлгоцсон хүч юм болоо гэдэг ингээд гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр л тэр хүн зүгээр л одоо юу гэдэг одоо хүмүүс чинь нэг үгэн дээр их төөрөөд байна л да. Үнэн гэж үе, худал гэж үе. Би шудраг гэлээдэг. Шударгаа юу гэж бодож байгаа. Шудраг бусаа юу гэж бодоод байгаа. Тэ. Тэгэхээр энэ бүгдийг зүгээр ингээд нэг ойлгоцсон байгаа байхгүй. Нөгөө тэнцвэр олцсон юм тий. Ямар ч зүйл дээр нөгөө ста нэг жанжин шуум алдахгүй. Хит янз бүрийн зүйл тавдахгүй. Гэхдээ тэрийг өгөөсөхгүй. Тэр тунд нөгөө яг л би ийм хүн гэдэг зүйлээ өөрийнхөө дотор тэнцвэр бүх зүйлээ олцсон хүн. Бусад хүмүүсийг барсан ингээд тэнцвэргүй байгаа хүмүүсийг харахад тэнцвэрээ олцсон гэдэг чинь асар их тийм одоо баатарлаг харагддаг байна л дээ. Тэгэхээр саяны нөгөө өвөөгийн ч юм уу тэр настай хүмүүсийн тэр нэг дүр байгаад дээ шүү дээ. Тэд нар хаанаас нь тэгж амар хүч гараад байгаа юм бэ гэхлээр тэр нөгөө тэнцвэрээ олцсон гэдээ хэлээс ярьлаа шүү дээ. Тэрнээс гадна ямарваа юмн дээр ямар ч байр залтахгүй энэ тэ ийм л байд юм аа. Ийм ч юм байд юм. Гэт нэг байр залтахгүй байгаад шүү дээ. Нэг бол ингээд бүр ингээд дээшээ ингээд юм савлгаа ерөөсөө үүсэхгүй. Нэг ингээд доошоо нэг гунигтай одоо янз янз юм боллоо гэхэд нэг тэнд нэг гунаад гутраад нэг доошоо байгаад ахгүй. Нэг баярлж хөөрөөд ингээд үсэрч төвцээд байхгүй. Нэг ийм нэг төлөв зан чанар байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ өдөртөж сурсан бахан бас нөгөө. Тэгэхээр нөгөө савлгаан дунд хоёр дээшээ доошоо хоёр туйл байгаад шүү дээ. Янз янз ийм савлгаан дунд нэг төвөө олох, төвдөө юм бай гэдэг юм чинь ингээд яг тэднээс ингээд харагдаад байгаа байхгүй. Яг тэр тогтоон байгаа үед хүн ямар ч асуудал дээр шийдлийг бол ямар байдлаар гаргаж ирж байдаг. Төв дөрөө тогтоон байгаа үед өөр дөөрөө байдаг. Тэр нөгөө жинхэнэ нэг юм хэлэхэд нэ дотоодоос нөгөө дуулага сонсдог юм шиг те. Тэгэхээр тэр эгэл энгийн байх гэдэг байгаа чинь зүгээр ингээ сайх гэдэг. Тогтоон төвөө олцсон л юм хүмүүсийн дүр төрх байгаад байгаа юм. Тэгэхээр тэндээс асар их хүч гараад байгаа юм. Би одоо ингээ сүүлийн үед одоо энэ генийн дэлгүүр гэдэг ном юм тий. Тэгээ энэ номон дээр бас айгүйх нөгөө хүний дотоод зан байдлын хувирал хувцлуудыг илэрхийлж байгаа шүү дээ тий. За хүний сүүдэртэй тал зан байдлуудыг ингээд ном дээр дүрсэлсэн байна. Дараа нь тэр хувираад ирэхээр ямар байдал болох юм.
Бүр цаашаага бурханлаг түвшинд хувраад ирэхээр ямар байдал болох юм ингээд харж байгаа юм л да. Тэгсэн чинь энэ хамгийн нөгөө нэг түүний зам байдлын хамгийн дээд ноён оргил одоо бидний төсөөлдгөөс арай өөр байт юм байна. Би бодохдоо ингээд нөгөө нэг агуу хүчтэй одоо юу гэдэг юм нэг тэгэл нэг сүр хүчтэй ингээд нэгнүүд чинь нөгөө хүчний юмэг ч юм уу одоо бүр ичидийн байдал ингээд бүх юмуд ингээд амар ингээд лагаар төсөөлдгөөсөн чинь яг үндэ энэ бүх юмны хамгийн дээд ноён оргилуудад асар энгийн зүйлүүд байгаа. Тий, уучлал, хайр, тий, нүлхүү хайр, нэгүсэл гэх нэг хүний бүр нөгөө энгийнээс энгийн байдаг тэр зан чанарууд. Тийм өндөр одоо дээд тавтамжинд ирж байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ нөгөө эгэл жирийн байгаадгаа тэнцвэрээ олцсон байгаадгаа гэдэг юм чинь ерөөсөө яг тэр бүх юмны оргилд нь тэр зам байдлыг бүгднийг дотроо тогтворжуулж чадсан. Тийм л юм байх гэдэг гэж бодогдоод байна. Тэ нэг одоо дээр үед бол ингээл сайхан малчин хүмүүс тэ угаасаа л бид нэр малчин ардын хүмүүс тэр тухайд одоо тэ боловсрал одоо энэ ямар нэгэн сургууль мургуул төгсөөгүй мөртлөө тэр байгаль ихтлгийтэйгээ харьцдаг, байгалыг хаждаг. Тэгээд яг тэн дээрээсээ яг тэр эгэл байдал бүх юмыг ингээд харж яг нэг өөр дөрөө байгаад те дотоод дуу хоолойгоо сонсдог ч юм уу. Ийм байсан ийм хүмүүс маань ихэнх нь нөгөө одоо манайх нар нөгөө гэгэрэл түрэх гэж яриад байгаа шүү дээ. Тийм байдал, тийм төвшөнд хүрсэн байдаг хүмүүс байгаа тох. Гэгэрэл гэж яг юу яриад байгаа юм бэ? Тэр гэгэрсэн гэдгээ ч хүн мэдэхгүй тийм төл байдалд орчдөг гэж байгаа юм. Тэгэхээр л ерөөсөө уян бүхэн бүр амар энгийн гэл нөгөө агуу юм энгийн гэл ингээл яриад байдаг үгний утгыг бид нар бол сайн ухаж ойлгомоор юм шиг байна. Одоо тэр нөгөө Matrix киноны жүжигчин тий Ken Reeves гэдэг л тий тэр жүжигчин чинь ерөөсөө асар энгийн амьдардаг хүн байдаг. Jackie Chan чинь бас асар энгийн амьдардаг хүн байдаг гинэ. Маш их тэрбум долларын хөрөнгөтэй ирнэсээ тэдрийг ингээд одоо тийм хөрөнгөтэй хүн чинь одоо бүхэл ямаараа ингээд нэг гоё байх гал амьдрандаа тий. Тэгэхээр тийм биш. Болж өгөөл хүн туслах гад байдаг одоо нэх олон төрлийн өмсөө солиод авах утас авахгүй ерөөс ингээ гудамжинд метрогоор авдаг гэж байна. Ард иргэдийнхаа тунд яг л энгийнээрээ байж идэг. Заримдаа ингээд нэг гудамжинд гуйлга гуйгаа сууж байгаа хүн яжууд ч суудсан усуугаа сууж ах жишээний тий. Тэгэхэд тэрийг хараад хүмүүс тэн дээр яг доорн бичсэн комментуудыг харахаар ямар коммент байна гэхэлэр маш их тэн дээр хүндлэл яваад байгаа байхгүй. Хүмүүсийн хүндлэл. Тэгэхээр одоо нэг бүх ингээд нэг байгаагаа гайхуулаад ингээд явж байгаа нэр алдраа ингээд яаж байгаа хүмүүсийн бас доор ирж байгаа коммент тэр хүмүүсийн нөгөө энгийн дээр төвлөрч байгаа хүмүүсийн коммент ингээд янгууд яг л нэг тэр энгийн байгаа байдлыг хүмүүс төдий хэмжээнд үнэлээд байгаа юм шиг. Тэр нөгөө нэг яг нөгөө нэг зүрх сэтгэлээсээ яг өөрийнх нь байгаа тэр мөн чанар нэг хүнийх нь харагдаад байна шүү дээ. Тэгэхээр тэгээд байна. Тэгэхгүйгээр тийм байдлыг хуурамчаар үүсгэж байгаа даруу те өөрийнхөө тэр нэг юмыг ямар нэгэн байдлыг те гоёор харагдуулах гэж даруу эгэл энгийн байх гэсэн тэр дөр төрхийг үзүүлж байгаа хүмүүс зөндөө байл та. Тэр нь цаанаас яагаад ч харагдаж байдаг. Тий. Одоо бардам гэл ярьдаг штэ. Бардамтай хүн яг юугаар ялах вэ гэдэг ингээд заах үг ингээд яг ил цагаанда ингээд бардамнахгүй ч ингээд байлаач гэсэндээ үгнийх нь цаад утга нь өөрийнх нь хүсэл юмнуудыг бүгдийг ингээ харуулждаг гэж байна. Тэгэхээр нөгөө монголчууд 5 үгнээс тарын таньнаа гэдэг ерөөсөө тэр юмаа ерөөсөө нуугаад бол угаасаа тэр бол нууц нь угаасаа ингээл харагч яадаг тайлагч яадаг байгаа төрх байдлаас харагдахгүй байлаа гэдэг үг үлдлээс харагдчихсан тий. Тэгэхэд тэр хүмүүс ерөөсөө л тэр яг байгаагаараа чин байгаагаараа л тэд нар чинь ерөөсөө ингээд шууд харагдаад байгаа юм. Тэгээд яриа мараа тий. Цаанаасаа нөгөө тэнцвэрээ олцсон учраас өөрийнхөө одоо юун дээр би ямар хандах вэ? Үнэхээр хүний амьдралд яг юу хэрэгтэй вэ? Асар их шунал, асар их мөнгө төгрөг хэрэгтэй юм уу? Скол бол одоо
асар их эрх мэдэл хэрэгтэй юм уу? Асар их нэр хүнд хэрэгтэй юм уу? Гэ тэрний нөгөө цаадлын мөн чанарыг илүү нөгөө хугацсан байгаа тань л та. Тэг гүн дотоод ухамсар бүх зүйлтэй. Тэгтэл энэ зүйлэнд өндөр оргилд хүрсэн гэсэн те яг тэр бидний хайгаад байдаг аз жаргалын мэдрэмжийг тэндээс авахгүй байгаа тань гэдгээл тэр хүмүүс ойлгоцсон тийм том ухамсар тэнд яваад шүү дээ. Зүгээр эгэлжирийн байж хахад би эгэлжирийн амьдралтаа би эгэлжирийнээр оршоод явж хахад угаасаа миний бүх зүйл ингээд яг нөгөө нэг эндэл хариалагдчих байгаа учраас би нэгээрээ л аз жаргалаа мэдрээд явж байна. Тэгэхээр тэр нөгөө нэг сайн нэг 2 3 хүн дурдлаа шүү дээ тийм ингээд амьдралаа яг ингээд бүр гоё ингээд чинь өөрийгөө олцсон хүн байна тий. Энэ нөгөө талаараа юу харуулад байна гэхэлэр нэг тэгж одоо үүрэгтэй ч юм уу зоригтой ч юм уу нэг юм сүнс байгаа байхгүй. Зүгээр хүнд юм хэлэхгүй ч гэсэн дүрх байгаа байдлаараа бусдыг нөгөө нэг ингээд бас юм бодуулах сэнхруулах ухамсрын нэг тэлэх юм уу нэг цочроо өгөх нэг юм байгаад шүү дээ. Яагаад ийм баян хүн бийж яагаад ингэж амьдраад таан гэдэг нэг юм бодуулаад шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань болохоор одоо нөгөө гарын хороо нөгөө нэг хээ нөгөө нэг тавтагддгүү гэдэг шиг одоо хүн болгон өөр гэж байгаа байхгүй юу? Бас ахин ерөөсө тавтагдахгүй тийм сүнсний өгдөл зориг юм авьяас бэлгтэй. Ерөөсө яг ингэж ийм гэдэг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс тэрнийг ойлгочихсон. Би хинтээ ч өрсөлдөх шаардлагагүй юм байна. Би өөрөө байж, би өөрөө аз жаргал, би өөрөө эрх чөлөөг би л бүтээн. Намайг би л мэднэ. Гэдэг юм ойлгоцсон хүмүүс тэнд бүр ингээд аз жаргал, эрх чөлөөг тэнд мэдрээд байгаа байхгүй. Нийт масс буюу одоо бид нар те яаж амьдраад байна гэхлээр за бид нар бол одоо яалтчгуугаас ингээд нийгмийн бүтээгдэхүүн те нийгэм цаанаас угаасаа бид нэр цэцэрлэгт орохоос ахгуулаад өрсөлдүүлж эхэлсэн. Сургуульд ороод өрсөлдсөн. Ажлын талбар дээр гарч ирээд өрсөлдөж байна. Хин нэгнтэйгээ өрсөлдөж байна. Хамгийн сайн найзтайгаа өрсөлдөж байна. Өрсөлдөөн дунд л ерөөсөө ингээд ийм нийгэм ингээд чи мөнгөтэй баян байхгүй л бол чи хинчвч гэдэг нэг юм байдал руу угаасаа ингээд нийгэм нугаасаа ингээд бүтээчихэд байна л да. Тэгэхээр тэр хүмүүс энэ байдлаасаа гараад тэрнийг мэдэрсэн хүмүүс байгаа байхгүй. Хайр цанаасаа гарчиж. Хайр цанаасаа гарсан гэсэн. Ийм байх шаардлагагүй гэдэг үнцгийг олоод гарчихсан байна тийм. Тэгэхээр л тэр одоо өрсөлдөөн тэр авахыг хүссэн хүсэл шунал эднэр нь хизэж тэр барагдахгүй зүйл гэдгийг мэдэрсэн байгаа юм. Би энэ 8 тэрбум хүн дотроос би цор ганц штэ. Тэгэхээр би яаж тэр яг өөрийнхөө тэр хажиргалтай байх уу, эрхчлөөтэй байх уу гэдэг маань би өөрөө л олж мэдэх байгаа юм. Тэрнээс би хин нэгний дээр, хин нэгнийхээ найзын дээр те хин нэгэн хүний дээр арай илүү би мөнгө төгрөгтэй байснараа хизээж ард жаргалтай болохгүй. Одоо яалтчгүй бидрийг нийгэм маань өөрөө нийгэмдэр байгаа хандлагууд маань бүгд л юм байгаа учраас бид нар угаасаа л яг энэ урсгалд автоматар орж байгаа шүү дээ. Хүүхдээс ахгуулал нийгэм юм байт юм байна. Хүмүүс хоорондоо бас юм гэж өрсөлдөж амьдарч байна. Дутуу байхсгүй юм байна. Дутуу бүх юмыг одоо бүрэн дүрэн авч амьдрахын тулд би хичээх хэрэгтэй юм байна гэдэг. Цаанаасаа нийгэм бидрийг яг ийм болгоод байна л та. Тэгтэл яг зүгээр нэг жохон бодоод ихэд бид нар яг ингэ хэрэг байна уу? Гэдэг асуулт тий. Тэгээ хүмүүс одоо тэр их эрх мэдэл, нэр хүн, нэр алдар, мөнгө төрөнд хүрчээд тэрний цаана бас яг аз жаргал байхгүй наа гэдгийг мэдрээд байна шүү дээ тэр хүмүүс. Тэгээд би зүгээр амьдралын жижигхэн деталь зүйлүүдээс ч гэсэн хүн аз жаргал мэдрээд байх боломжтой. Тий тэнгэрт ингээд өөрөө явж байгаа шугунаас хүртэл хүн хараад тий тэр ингээ харангуй ямар гоё ингээд нэг үүлэн цав цагаан үүлэн дундуур ингээд нэг өрхөн шугуун нисэл цаанаас нь ингээл гоё нар мар тусаал тэрийг ингээл хараад ингээ байгаль зогсчлооч тод тэрнээс амар гоё мэдрэмж авъя гэвэл авч чаддаг ш тий аюу гоё тийм аз жаргалын мэдрэмж тэгэл нэг хаяа гоё бороо ороод борон дундуур ингээл алхаж байхад бас ингээл гоё мэдрэмж авдаг өстэй тий чин заавал нэг тийм одоо зүйлээс хамаарахгүйгээр хүний амьдрал гэдэг зүйл чинь бидний амьдралын эдээс нэгний хэсэг байх та яг л энэ одоо
зовж байгаа хүртэл биднэрт бас нэг амьдралын амт мэдрүүлээд байдаг тий. Тэг ингээд юм болгон чинь юм ер нь бол бидний хүсэж байгаа зүйл ер нь их энгийн юм байна. Асар энгийн л юм байна. Ер нь яг нэг юу руу тэмүүлээд байгаа юм бэ гэдгийг цаад зорилгыг жохон бодчих юм бол таны яг үндсэн хүн зорилго гараад ирэх юм байна. Бид нар тэрийг тэрэн дээр гүн ингээд төвлөрч бодохгүй л яваад байгаа юм байна. Одоо нэг Тэнгисийн эрэг дээрх нэвтрүүлэг лөө. 22 юу лээ? 24 7 тий. 7. Тэн дээр ингээд за ихэнх одоо залуучууд яг иймэрхүү байна. Энэ бас нэг шоу нэвтрүүлэг те. Тэр дунд хин нэг арай нэг сондгоо ингээ харагдаад байна гэхлээр тэр нэг ихэр сууд гэдэг нэг дуучин байгаа байхгүй. Тэр бол ингээд яг өөрөөрөө байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Би ингээд те би зүгээр ингээд одоо юу гэдэг юм өөрөөрөө байхаар л аж аргалтай гэдэг. Тэр нэг бусдын нэг нөлөөнд автахгүй шүү дээ. Бусад хүмүүс яаж ийж те гэдэг юм дээр анхаарахгүй шүү. Яг өөрөө би яг хэрхэн аж аргалтай байх вэ гэдэг юм бас ингээд мэдэрсэн тийм. Тийм хийгээд байгаа байхгүй те. Одоо яг л энэ нэвтрүүлэгт орж байгаа нэг энэ хэдэн сарын хугацаанд энд өөрөө нэг амар кайф аваад мэдэрчээ гэдэг. Яг л тийм үнийг. Тэгэнгүүт чинь тэр дундаасаа ингээд өөр харагдаад ангууд хүмүүс энэ сонин гэдэг өнцгөр хардаг тийм хандлагууд харагдаад байгаа. Нөгөө нэг хайрцаглагдсан нийгмийн дээр харахаар тэр хүүгээс жоохон тиймэрхүү харагдаад байгаа байхгүй тий. Тэгтэл зөвхөн хүн өөр юм чи яа гэм бэ өөрөө л байгаараа л байж штэ тий. Тэгэхээр л хүн болгон гэд гоё яг өөрийнхөө тэр аж аргал эрхчлөө гэдэг юм хүн өөрөөгөө л бүтээн. Тэрнээс хүний дээр гараад юм уу бусдаас өрсөлдөхөө эсвэл тэр эрх мэдэл тэр эсвэл асар их тэр мэдлэг эсвэл тэр мөнгө аж аргал бол авчрахгүй. Яг өөрөөрөө байснаар тэр юмнуудаа угаасаа хүн өөрөө бий болгох гэх юм байна л. Тэгэхээр тэр түрүү нэг хоёул ингэж ярьдаг. Эглэнгийн байгаа үедээ тэр асар их хүчин дотоодоос нь гараад тэр нэг аж аргалтай эрхчлөөтэй мэдрэмж. Тэр тийм шиг байна. За битэр тэгээд өнөөдөр нөгөө түрүү ярьсан хүн болгон өөр гэвтэй. Хүн болгон өөр учраас хүн болгон дахин давтагдчихгүй өөр учраас хүн болгон энгийн байх бас албагүй тий. Тэр дунд энгийнээс онцгойрсон бас өөр нөгөө нэг хүчээрээ бас хүмүүс нөлөөлдөг төрлийн ч хүн байна тий. Хүн болгоны хөтлөөр. Гэхдээ энэ дунд бас нөгөө эгэл энгийн байх гэдэг чинь өөрөө бас хүч юм байна шүү гэдгийг бид бас харуулах гэдэг тий. Цаанаа ийм тэнцвэр олцсон хүний дотроос эгэлж ирэх байдал их гараад байна шүү гэдэг үгийг харуулах гэдэг. Хоёулаа болохоор нөгөө сая болохоор энэ хэд жоох ингээд дээшээ тэмүүлсэн тий. Бардам эсвэл ингээд их хүслийн одоо өрсөлдөөний талаар ингээд жоох ингээд сүрүүлцдэг одоо яагаад тий. Энэ талаас нь ингээд ярьлаа тий. Нөгөө талдаа болохоор нөгөө эглэнгийн байх тэнцвэрийн нөгөө нэг эсрэг туйл нь болохоор нэг дарагдсан нэг чанар байгаа шүү дээ. Тэр талаар бас ойлаа хальт яриад. Тэр хүмүүс маань болохоор нөгөө нэг би л болохгүй би л чадахгүй тий ингээд өөрийгөө дардаг. Эсвэл ингээд бас бусдыг ингээд буруутгаал байдаг. Нэг юм нэг хүмүүс байгаад шүү дээ. Эднэр бас л нөгөө нэг тэнцвэрээ алдсан. Амьдрал ямар ч утгагүй тий. Өөрийнх нь нөгөө үнцэн гэдэг бусдаас нөгөө онцгойрох тэр нь одоо ямар ч чанар бай тий. Тэр зүйлэл тэр хүн үнцнийг үүсгээд байгаа байхгүй. Тийм учраас л би чадахгүй, би болохгүй, тэр тэгж яхад би юм байсангүй гэдэг нэг үү. Дандаа нөгөө харьцуулалтаас үдсэн юмнууд байгаа хэвчээ. Тийм. Би одоо энэ хүнийг бодох юм бол царай муутай. Би эсвэл ангийнхнаасаа илүү царай муутай ч юм уу. Үгүй тэр чинь та чинь өөрөө цор ганц шүү дээ. Гэдэг юм ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэн дандаа нөгөө харьцуулсан, өрсөлдсөн юмнасаа болоод нэг нь хитрхи ингээд дээшлээд нэг нь бол хитрхи ингээд дарагдаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр бүр ингээд сөрвөлцөөд одоо ингээд дээшээ ингээд бүх юм руу ингээд шунал хүсэл одоо тэр эрх мэдэл одоо мэдлэгийн төлөө ингэж явж байгаа бодно бас нэг тэнцвэр алдаад шүү дээ. Бас нэг өрсөлдөөнөөс болж. Нөгөө эсрэг талд нь болохоор хит өөрийгөө даарцсан, хит өөрийнхөө үнд цэнгүүд үлдсэн. Өөрийгөө хинбэ, би ямар үнд цэнтэй вэ гэдгийг мэдэхгүй. Бусдад харьцуулбал би дор байна гэдэг өөрийгөө бүүнэ даарцсан нэг юм хоёр туйл байгаа. За энэ хоёр дээр байх юм бол тэр хүч гэдэг эрчимийн нэрэг чинь уусаа ингээд цацагтаа дуусаад ингээд юм байна. Хизээ хаан та өөрийн дотоод хүчтэй болох юм бэ гэхэлэр эглэнгийн тэр тэнцвэртэй байдалтай хүрсэн үед яг өөр дөр ирсэн үед гэсэн үг юм шүү дээ тий. Тэгэхээр л энэ эглэнгийн байх
тэнцвэрээ олцсон, дотоод руу орцсон, өөрийгөө ингээд би ийм байна гэдгийг ойлгоцсон хүн асар хүчтэй юм байна. Таад нөгөө нэг бүх зовлонгууд чинь бас энгийн байгаа тэрхээр айгүй нөгөө нэг хөнгөгдөх юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо ингээд харилцаан дээр хоёр хүний хоорондын харилцаанаас бас их зовлон гэдэг юм усагдах тий. Тэгтэл тэн дээр зүгээр сайхан энгийнээр байж ах үед тэр хоёр хүний хоорондын зөрчилдөөн магадгүй үүсэхгүй юм шиг. Дагаа зовлон гэдэг юм нэлээд хөнгөгдөх юм шиг тий. Одоо ингээд нэг зөрчлүүд чинь л нэг ингээд нэг давуу байх. Эсвэл нэг одоо нэг өөрийнхөө нэг үнэлэмжийг нэг хүнд ингээд буруу ойлгох гэдэг нэг юм бодлын нэг юм зөрчилдөөнөөс л юм бол үүсэж байгаа шүү дээ тий. Энэ одоо ингийн байх, эрэл байхын хүч нь юу юм бэ гэхлээр хүн болгон ч одоо амьдрал дээр бас нөгөө сөрүүлсэн л гэж яриад байна л да бид нар бол одоо нэг юм нэг амар бардам одоо юм хүсэл одоо бүх юм ингээд цацдаг. Нэг бол ингээд дарддаг энэ хоёр туйл яриад байна шүү дээ. Энэ угаасаа л хүн болгон ийм байгаа ямар нэгэн байдлаар тэрнийг ойлгож ухаарсан хүн тэр одоо ингийн болох гэдэг шүү дээ. Эгэл даруу ч юм уу тий. Тэгэхээр ойлгодог учраас хүнтэй одоо ямар нэгэн байдлаар харьцлаа өөдөөс нь хүн одоо бүр амар ингээд уурлаа сурвалцлаа тий ийм гаргаж чагаад тэрнийг ойлгодог. Урд нь би тийм байсан. Хитрхи тэр нэг доор нам одоо ингээд өөрийгөө ингээд үнцэнэ алдсан одоо ийм даруй байгаа хүнд тэр хүн хизээж тэгж томорж бардамж тэгдэггүй адилхан л харьцдаг. Тэгэхээр хүч нь ерөөсөө тэр ойлгоцсон л хүч байгаа байхгүй. Бас тийм. Тэгээ ерөөсөө тэр болохгүй байгаа юм руу хизээж эрчим энерги зарцуулахгүй. Гар харьцдаг болт юм шиг байна. За ингээд энэ удаагийнхаа эгэл жирийн байдлын хүчийн тухай ярьсан подкастаа ингээд өндөрлөё.